Монголын зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч Пүрэвхүүгийн Бат хоёг Далавч өгүүллэг нисж байна гэж зүйлээгүй хүн энэ ертөнцид байхгүй санагдана. Бүгд л далавчаа дэвэн хий агаарт дураараа зүүдэлсэн байдаг. Магадгүй хизээ нэгэн цагт хүмүүс бид нисдэгч байсан байж болох юм. Чухам тэр сайхан үеэ санагалзан хаяа нэг зүүдэлдэг биз. ертөнцийн дээвэр гэмээр өндөр уулсын бүст өвөл байтугай 100 гаднаас хинч очдгүй нэгэн жижигхэн хот байх. Оршин суугчид нь өөрсдийгөө тэнгэр язгууртай бүргэдийн удам гэж үзэх бөгөөд эрчүүл нь бие биенээ их л эвгүй харцаар харах нь удам угсаага умартаж мартахгүй төлөө хийж байгаа алхам гэж үзцгэн. Хотын цагдаа гал унтраах газар, хэдэн давгүй баар, цор ганцхан сургууль, өвдвөл очих, өлсвөл орох газар гээд нэрлээд байвал олон хүн суурьсан суусан газар юу байдаг вүлээ? Тэр бүхэн энэ хотод бий юм. Гэхдээ түм түжгэнсэн их хотыг бодвол амар амгалан нам гүмийн орон гэсэн үг. Энэ хотын хаанхтай хүмүүс муудалцвал 30 минутын дотор хот тэр аяараа мэдсэн байдаг өөрийн гэсэн онцлогтой мэдээллийн өвөрмөц сүлжээ бүхий интернетийг бий болгосон нь хурдаараа бараг дэлхийд нэг номерт тооцогдохоор болжээ. Өвөл цаас их унах учир гэрээсээ гарч чадалгүй хоригдох хүмүүс ч цөөнгүй байдаг. Өвлийн богино өдөр болоод урт шөнийн турш тэдгээр хүмүүс зөвхөн сайхан зүүдлийн төлөө бие их л бэлдэцгээдэг гэлцэн. Өглөө эрт ажил төрөлдөө яаран алхацгаах мөртлөө орой гэрээдээ хойрог дуухан харьцгаах эрчүүд нь бидэнтэй л адил урт дур эргчлөөнд дуртай болох нь анзаарагдлаа. Тор саваа дүүртэл дэлгүр хоршоогоор хэсдэг авгай хүүхнүүд нь харин нийлж хов ярихдаа нэлээн гаршсан байдал ажиглагдана. Харин энэ хотын хэвийн амьдралд байж боломгүй гудмаар гэр хийж гуньгаа архиар тайлдаг ядуухан өвгөн шөнө орой бар цэнгэний газар ил цагаан үйлчлэхээс буцдаггүй янхан хүүхэн хоёр бидний ярьдгаар энэ хотын жинхэнэ суперстар болоо. Тэр хоёрыг хүн бүхэн муу хэлдэг боловч ихэнх нь дотроо ялимгүй атаархдаг биз. Учир нь өвгөн янхан хоёроос хүмүүс аль эрт мартагдсан эрх чөлөөгөө үнэртхийг хүсдэг ажээ. Тэр хоёр ч ястай эрх чөлөө гихчийг үнэртүүлэхийг үзүүлдэг байжээ. Өвөл өнгөрч уулын цас нэмгэрэх үед энэ хотынхан нэгэн өвөрмөц баярыг тэмдэглэнэ. Чухам өөр хаа газар тийм баяр тэмдэглэдэг тухай би олж сонсоогүй лээ. Сар дүүрэн тэргэлтэх хаврын эхэн сарын аль нэг өдрийг сонгож аваад бүгд нэг цагт орондоо орцгоож сайхан зүүдний баяраа орондоо хийцгэн. Өглөө нар эрт мандахад босцоож хотын төв талбайд цуглараад урд шөнө сайхан зүүдний баяраар хэн юу зүүдэлсэн тухайга нийтэд ярих ба хотын дарга шилдэг зүүд шалгаруулж мөнгөн шагналаар шагнах бүлгөө. Сайхан зүүдний баяр тэмдэглэх өдрийг тэр жил урд жилүүдээс арай эрт зарлжээ. Харин сайхан зүүдээ манж хонох шөнө тэнмэл өвгний дотор бэлбэгнээд нээгч хорм дуг хийсэнгүй. Баярын өдрийг мартсан янхан хүүхэн бүхэл шөнжин үйлчлүүлэгч хайсаар үр цайлгажээ. Тэр хоёроос бусд нь бүгд ёр бусын сайхан зүүдлэхээр унтцгаасан ажээ. Эмнэлэг цагдаа түргэн харуул манаа гээд
Шөнө унтах завгүй болоод унтах ёсгүй албаныхан ч цөм баяр тэмдэглэв. Тэнэмэл өвгөн арай гэж нэг юм үүр цайлгаад гудамд гарсан боловч хэнтэй ч таарлцсангүйгээр барахгүй архины бүхд дэлгүүр хаалттай байсанд гайхлаа. Нэлээн зогссон боловч хэн ч гарч ирсэнгүй. Харин гэрэл асангуут дулаан сайхан гэртээ хүмүүсийн орилох дуу тасралтгүй гарсаар өвгөн хэрэгт дурлан хаалга үүдийг тогссон боловч хэн ч үүдээ тайлсангүй. Аргаан барсан өвгөн төв талбайн голд байх морьтой хүний хөшөө налан тухалж яваад аргагүй нойрондоо дарагдан унтаж орхижээ. Үүр тэмдгэрхийн өмнө 5-6 цагийн үест хотын хүмүүс эхнээсээ сэрж эхэллээ. Анхны сэрсэн хүн амь тавих мэт орилсонд гэрийнхэн нь мөн сэрцгээж дуугаа аван орилцоожээ. Удалгүй эргэн тойрны байшинд хүмүүсийн учиргүй чанга гол тасалмаар орилох дуу гарсаар байжээ. Хотын даргын бүдүүн эхнэр яаж орилсон тухай бичих юм бол аятайхан онигоо 10-20-ыг зохиочхоор болжээ. Бүгд л удсаа шүүрч аваад танилуд руугаа залгах гээд чадсангүй. Хэчнээн удаа оролцсон ч ямар ч арга байсангүй. Хийд мэл гэр дотроо үүмэлдэж байлаа. Гадагшаа гарах зоригч хүрсэнгүй. Учир нь нэгэн бүсгүй тэнэмэл өвгөн хоёроос бусд нь буюу шөнө баяр тэмдэглэхээр унтсан хүн бүхний хоёр гарны оронд хос далавч урхжээ. Хун шууны далавч гэмээр хос цагаан тэр далавчл хүн бүхнийг тэгж чангаар орилоход хүргэсэн гэдэг. Хэсэг хугацааны дараа ялимгүй тайвшраад далавчаа эргүүлж тойрволон харж зарим зоригтой нь бүр дэвх зэргээр туршиж эхэллээ. Биеийн нэг л хөнгөн газар гიშгэж байгаа нь мэдрэгдэхгүй мөртлөө алхаж явах хачин төвхтэй болсныг бүгд мэдэрч байлаа. Удалгүй цонхоо онгойлгосон атлаа хөшгөнийхөө араар биеэ нууж хөршүүдээсээ биеийн байдлын хийгээд чухам юу зүүдэлсэн болохыг тандан асууцгаалаа. Хамгийн гайхалтай нь хот даяараа ганцхан зүүдэлсэн ажээ. Тэр нь далавчаа дэвэн тэнгэрийн уудамд дураараа дүүлэн нисэх. Гэвч анхандаа хэнч далавчаа дэвэн нисэх тухай бодсонгүй. Гэтэ тийм ч удсангүй. Саяхан дампуурсан гэтэл гэнт далавчтай болсондоо сэтгэлээр унж 4 давхрын цонхоор үсэрсэн худалдаачин залуу газар няц үсэрхийнхээ өмнө санамсаргүй далавчаа дэвсэнд дээшээ хөөрчээ. Хотынхан дээгүр орилон нисэх түүнийг харсан хүмүүс дараагаар тэнгэрт нисж эхэллээ. Ахлах сургуулийн банд нар найз охидтойгоо хосороо тэнгэрээр зугаалж морьтой хүний дээрээс шүлсээ хайж дэггүйтнэ. Нүүрэн дээр нь нойтын юм тусахад цочин сэрсэн өвгөн харин энэ удаа учиргүй чангаар орилжээ. Хотынхан тэр аяараа тэнгэрт нисж бахан тэр эцэг ихэн хүүхдүүдэд дагуулan эгээл галуун цуваа мэт эгнэн нисэх нь үнэхээр зугаатай. Хотын дарга бүдүүн эхнэрээ дагуулan хэрэндээ хичээн дэвх ба араас нь төшмлүүд хошуурн дагна. Үд өнгөрөхөд ядуу тэнэмэл өвгөн янхан бүсгүй хоёроос бусд нь буюу бүхд далавчтайчул тэнгэрт гарсан байлаа. Баяр хөөрөөр дүүрэн хүмүүс хөөрхий хоёрын буян заяагүйг гайхан хоорондоо тэ аргагүй яасан гэж тэнгэр тэднийг таалах вүлээ. Ийм сайхан далавч
Нүгэлтэй хүмүүст заяах ёсгүй шүү дээ. Хайд тайвлан гэж сони юм да. Хэнийг ялгахаа хүртэл мэдэх юм гих зэргээр хэл амаа бишгүй л бил үтцгээжээ. Тэнгэрт тэдний амьдрал зугаатай байлаа. Гэвч удалгүй нар шингэх дөхөж задгай салхитай тэнгэрт эхнээсээ жиндж мөн өдөржин ядрахыг мэдэлгүй дэвсэн далавч нь сулдж газарт буух тухай бодож эхэллээ. Бүгд нисч сурсан боловч хэнч бууж үзээгүй байжээ. Анх нисч үзсэн худлаачин залуу газарт дөхөж аль болохоор зөөлөн буух гэж оролдсон боловч яаж чадалгүй бяц үсрээд хэдэн цагаан өд тэнгэрт бутрав. Түүнийг харсан хотын даргын бүдүүн эхнэр ухаан алдаж тэржгээрээ газар мөргөв. Яаж орилсондоо ухаан алдаж унсан тухай бичих юм бол эмгэнэлт өгүүлэлэг нилээд хэдийг зохиочих бизээ. Хүмүүс тэнгэрт сандралдаж газарт байснаасаа илүү үмэлдлээ. Ахлах сургуулийн дэггүй банд нар найз охидтойгоо болоод аав ээжигээ дагж ниссэн жаахан хүүхдүүд газардаж эхэллээ. Энд тэнд пит пит хийх чимээ шөнжин үргэлжилжээ. Ямар ч аргаар оролдоод хэнч газарт зөөлөн бууж чадсангүй. Тамир тэнхээ ихтэй залуус нэлээд удаан тисч үүрээр газар мөргөж унцгаав. Хөөрхий тэнмэл өвгөн ганцаараа бүтэн 7 хоног тэнгэрээс унсан далавчтай хүмүүсийг хөдөөлүүлжээ. Харин янхан бүсгүй гэрээсээ толгойгооч цухилгасангүй бөмбөгөнд л чичирсээр арваад хонж. Эцэст нь нэг юм гэрээсээ гарч урдийнх шигээ гудамжаар алхав. Тэнмэл өвгнийг хараад ганцаараа үлдээгүйдээ хязгааргүй их баярлжээ. Хотынхныгоо дурсаж эзэнгүй хоцорсон уушийн газар тэр хоёр инхүү ярилцжээ. Манай хотынхан бүгдээрээ далавчтай болцоход намайг тавлаж шоолсон доо. Би яахав дээ? Амьдрах гэж л яваа ядарсан эмэгтэй шүү дээ гэж хэлээд бүсгүй санаа алдаж. Харин тэнмэл өвгөн би 60 гаруй наслахтаа элдгүй юм бишгүй л үтсэн. Хүн гэдэг амтэн далавчтай болоод чиг тэнгэрийн амтэн биш юм да. Үхвхтэй бүгд газартал унлаа шүү дээ. Шунал хүсэл хоёр нь хотынхныг маань далавчтай болгосон. Тэгэхээр тэд маань тамдл нисч яваа да. Зохиолч Пүрхүүгийн Бат хоёг уншсан Эрхэнбаярын Бат дорж.